Тэгэхээр бас Азийн зах зээл 3 дахь өдрөө уналтыг бас үзүүлж нөгөө талдаа өмнөд Солонгосын Kospi индекс 8% бас дээш савлж арилж байгаа бас төр зогсоох юм хэмжээнд хүрч явах шиг байна. Тэгэхээр үүний зэрэгцээс Иран, Израиль руу дахин буужин харавсан нефтийн үн өссөн гэдэг юм олон асуудал зэрэг давхцаж байгаа шиг. Энэ бүхнийг ер нь нэгтгэхэд харуул ерөнхий дүр зургийг юу гэж ойлгох вэ? Миний бодлоор мөнхөөр өглөөний одоо гол дүр зураг бол яг харахгүй зах зээлд AI-гийн тухай биш, үнэлгээний тухай болж эхэлж байгаа шиг байна л да. Сүүлийн 2 сарын турш ер нь хөрөнгө оруулагчид AI-гийн ирээдүйг ер нь худалдаж авч ирсэн, маш ихтэй байсан, маш одоо хурдан шийдвэр гаргаж ирсэн. Харин өнөөдөр бол яг тэр ирээдүйн одоо яг үнэлгээг илүү бодиттой юу гэдгээ бол нэлээд бодиттой шалгаж эхэлж байгаа шиг байна. Өнгөрсөн 7 хоногийн хамгийн сүүлийн арилжааны өдөр буюу одоо баасан гарагт Nasdaq 100 бараг 5% давсан уналтыг үзүүлсэн. Чип үйлдвэрлэгчдийн индекс 10%-аар савлсан. Энэ бол яг нэг талаас AI-гийн өгүүлэмж норж унжээнэ гэсэн үг биш л да. Гэхдээ өсөх ёстой учраас л өснө гэдээс нэг тийм ихтгэл одоо үнэмшил анхудаага бодит хэмжээний юм сорилттой тулгарч ийн гэсэн үг болж байгаа шүү. Өмнө Солонгосын жишээ гэсэн үүний хамгийн тод жишээ боллоо л энэ жил одоо дэлхийн хамгийн халуухан зах зээл гэжсэн Kospi индекс өнөөдөр хамгийн хүчтэй одоо савлгаа уналтыг үзүүлж байна. Одоо өчигдөр гол дүр байсан хувьцаанууд өнөөдөр хамгийн том дарамтыг бол хувьцааны зах зээл дээр үзүүлж өгч байна. Тэгэхээр бас нөгөө талаас зөвхөн хиймэл оюунч биш яг Америк нэгдсэн улсын бас хөдөлмөрийн зах зээлийн тайлан нэлээд нөлөөлж байгаа юм дүр зураг бас харагдаж байгаа шүү. Яг зөв. Зах зээл дээрсээр нь хоёр дахь цохилт бол яхаарахгүй холбооны нөөцийн банкнаас өөрөөс нь ирж байна л да. Ажлын байрны өсөлт бүх төсөөллийг давлаа. Ажилгүйд ч гэсэн одоо 4.3% тогтвортой үлдэж явах шиг нь. Өөрөөр хэлбэл бол эдийн засаг хөрөхгүй байгаа гэдэг ийм одоо мессеж ийм дохиог өгч байна л да. Эдийн засаг хөрөхгүй байна гэдэг нь бол инфляц ерөөс амархан буухгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр инфляц буухгүй бол холбооны нөөцийн банк хүүгээ бууруулах буюу одоо хүмүүсийн хүлээлт маш олон сарын туршид байсан хүүгээ бууруулах тухай биш бүр өсөх тухай ярьж эхэлнэ гэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо бол зах зээл яг 10 сар ихэд дахин холбооны нөөцийн банкнаас хүүгийн төвшинг өсөх магадлалыг ер нь ойролцоогоор 60%-аар буюу одоо ер нь 70%-тай үнэлж байна гэсэн үг. Тэгэхээр бидний мэдж байгаагаар AI-гийн хувьд бол яг энэ салбарын хувьд бол хамгийн дотны нөхөр бол маш хямдхан мөнгө байсаар ирсэн. Тэгэхээр өнөөдөр тэр одоо найз нь бол хаалганы цаана гараад явчихлаа гэж харж болохоор байна л да. Тэр бас нөгөө талд яг геополитикийн үүднээс харуул бас Иран дахин буужин харавснаар нефт эргээд өсөж байгаа төлөв байдал харагдаж байна. Ер нь зах зээл хэрэг санаа зовж байгаа төлөв байдал тоо. Санаа зовхоос гадна илүү бодиттойгоор л юмнуудаа харж эхэлж байгаа шүү. Тэгэхээр зах зээл бол буужин харавсан уу, мөргөлдөөн үүсэж гэнэ үхээсээ илүүтэйгээр ер нь газрын зургийг бол маш анхааралтай харж байгаа шүү. Тэр газрын зураг дээр бол нөгөө нэг алдарт ормозын хоолой байгаад байгаа. Тэгэхээр дэлхийн эрчим хүчний хамгийн чухал одоо нарийн гарц гэж яриад байгаа. Байгалийн хий, нефть, шатхуун импортлогч болон бус химийн үйлдвэрлэлийн салбарт гээд одоо бол бид маш нэлээд өргөн хэмжээний зургийг бол авч чаддаг болсон. Тэгэхээр Иран, Израилийн нөхцөл байдал ер нь цаашаа дамжирах юм бол нийлүүлэлтийн эрсдэл өсөж байгаа. Тийм болохоор Brent газрын тос бол $95 бол давлаа шүү дээ. Яг одоо хараад үзэх юм бол 95 Brent 95 3-ын төвшөнд West Texas гэх юм бол 92-51-ийн төвшөнд байна гэсэн бүгдээрээ хамгийн сүүлийн өсөлтийн хувьд өнөөдөр бол 2% давсан ийм өсөлтийг үзүүлж байгаа. Энэ бол банк өсөлтүүд биш гэдэг гэсэн. Юу сонирхолтой вэ гэхээр ерөөсө хэдхэн 7 хоногийн өмнө зах зээл дээр одоо энхийн хилцээр болно гэдэг байдлаар үнэлгээ тогтож байсан. Харин өнөөдөр хилцээ магадгүй бүтэхгүй байх юм биш үү гэдэг ийм үнэлгээ бол эрсдлийн одоо премиум гэж ярддаг эрсдлийн үнэг бол тогтоож эхэлж байна. Тэр энэ одоо харж байгаа трендийг харах юм бол ерөөсө зах зээлийн хувьд энэ хоёр өгүүлбэрийн хооронд савлж байна. Нэг нь юу гэхээр дайн дуусна гэсэн, нөгөөх нь юу гэхээр дайны дараах нөхцөл байдал ч гэсэн тиймч амаргүй болох юм биш үү гэдэг. Тэгэхээр газрын тос буюу одоо нефтийн хувьд бол үнэлгээ яг энэ хоёрын дунд л савлж байна гэдэг гэсэн үг. Үлгэр яг энэ бүхнээс харахад хөрөнгө оруулагч 7 хоногт хамгийн түрүүнд юуг харах вэ? Хамгийн чухал харж явах ёстой сэдв бол магадгүй 3 зүйл байна. Нэгдүгээр нь яг харахгүй одоо энэ сарын 16-наас 17-ны хооронд бол холбооны нөөцийн банкны гурал байгаа. Хүүгийн төвшин буурах нэтгийг одоо өсгөх болж байгаа юм биш үү гэдэг төрөний өгсөн бол сигнал дохион дээр ямархуу одоо реакц үзүүлэх вэ гэдэг энэ байгаа. Зах зээлийн хүлээлт бол яг харахгүй
одоо бүр өсөхөөр болчлоо гэдэг юм байгаа. Хоёрдугаарт бол яг харахгүй Ормосын хоолойдох нөхцөл байдал байна. Гуравдугаарт бол одоо энэ хамгийн их анхаарал татаад мэдээний хувьд гол дүр болоод байсан Nvidia байна, Samsung байна, SK Hynix гэдэг одоо энэ хиймэл оюуныг одоо дагсан энэ тэргүүлэгч гол хувьцаанууд тэр зэрэг тогтвортой байх арилжих юм бэ гэдэг. Энэ хувьцаанууд эргээд тогтворчих юм бол энэ бол яг өнөөдрийн бидний харж байгаа бол төр зуурын буюу одоо энэ эрүүл коррекц яваад байх нэ гэдэг харж байна л да. Хэрвээ уналт цаашаа үргэлжлэх юм бол энэ ер нь нэлээд суур юм биш. Ер нь одоо AI-гийн үнэлгээг бүхэлдэн дахиж тооцох шаардлагатай юм биш үү гэдэг ийм л одоо барьц руу орж эхлэх гэж байна. За баярлалаа. Шинэ 7 хоногийн зах зээлийн сентиментийн чиг баримжаа авахар CNBC-ийн долгионд ярилцлаа.